Сайн бацгаана уу, манай дараагийн дугаар ороход бэлэн болсон байна. Өнөөдрийн дугаар маань нэлийн богинохон дугаар болох байх. Одоо ярих байгаа хэрэг болохоор саяхан болсон. Тэгээ өөр хэрэгтэй холбоотой мэдээлэл хайж аваад санамсаргүй байдлаар энэ хэргийн талаар олоод бүр нэг муухай хүний осноос гажууд санагдаад тэгээ гинтгийн энэ хэргийн талаар ярихаар шийдлээ. За ингээд шууд бичлэгээ эхэлцгээе. 32 настай Морган Стапен 7 хүүхдийн ээж, хүүхдүүдийнхээ хамтаар Индиана мужид амьдардаг. Морган анхны найз залуутайгаа дундаасаа 3 хүүхэдтэй болоод дараа нь 2 дахь найз залуугаасаа 2 хүүхэдтэй болж харин сүүлд үргэлжлсэн 2 эрэгтэйгээсээ тус бүр нэг хүүхэдтэй болж үлдсэн ганц бие ээж. Ер нь бол хинтэн ч гэрлээд хамтдаа амьдарч исэн удаагүй. Түүний хамгийн том 3 хүүхдийнх нь аав анхных нь найз залуу болохоор галт зэвсэг ашиглан дээрэм хийсэн хэрэгээр шорон торигдсон байдаг. Харин нөгөө 3 нь бол яг хаана юу хийж явдаг нь бас л тодорхойгүй. Морганы хувьд тэрээр хэд хэдэн удаа хориотой мансууруулах бодис хэрэгэлсэн, биедээ авч явсан хэрэгээр цагдаа дээр дуудагдан шалгагдчихсэн. Ерөнхийдөө бол мансууруулах бодисноос хамааралтай ийм этгээд. Тиймээс түүнийг энэхүү мансууруулах бодисны хэрэглэнээсээ болоод хүүхдүүд өсгөж, хүмүүжүүлж, харж хандах боломжгүй хэмээн үзээд 2024 оны 1-р сард хүүхдүүдийг нь бүгдийг нь хүүхэд хамгаалах газраас авч яваад Морганы хүүхдүүдэд асран хамгаалах эрхийг нь хассан байдаг. Ийхүү хүүхдүүдийг нь өөрөөс нь салган авч явсны дараа Морган гинтхэн л мансууруулах бодис хэрэглэхээ болоод ажилд ороод цаашлаад бүр засан сэргийн хэмжлэгийн хүртэл явж эхэлсэн. Ингэснээр тэрээр 6 сарын дараа 7 хүүхдээ бүгдийг нь өөр дөрөө буцааж аваад хүүхдүүдийнхээ асрах эрхийг ч мөн буцаан олж авч чадсан байдаг. Гэхдээ харамсалтай нь Морган хүүхдүүдээ өөр дөрөө буцааж авсан даруйда буцаал нөгөө мансууруулах бодисоо хэрэглээд ажилласаа гараад яг л өмнө нь ямар байсан тэр амьдрал руугаа буцаад орсон. За 2024 оны 11-р сарын 1-нд хүүхдийн эрхийг хамгаалах, за тэр дундаа ор сургаггүй алга болсон болон ямар нэг байдлаар хөдөлмөрийн мөлжлөг, аль эсвэл бэлгийн мөлжлөгт өртсөн хүүхдүүдтэй ажилдаг үндэсний байгууллага дээр Snapchat-аас нэгэн мэдээлэл ирдэг. Тэгээ энэхүү мэдээлэлээр болохоор Морган доогор зураас Stap гэх нэртэй ийм хэрэглэгчийн хаягнаас нь ноцтой байж болзошгүй чатууд илэрсэн талаар мэдээлэлсэн байсан бөгөөд энэхүү ноцтой хэмээн үзсэн чатан дээр яг юу бичигдсэн байсныг нь болон чатан дээр солилцсон зурагнуудыг мөн хавсаргаад Snapchat-ийн офисоос нь хүүхэд хамгааллын газар руу ийхүү явуулсан байгаа. Тэгвэл энэ чатан дээр яг юу байсан бэ? Яагаад энэ чатыг ноцтой хэмээн үзсэн бэ гэвэл Морган нэгэн эрэгтэй рүү чи $400 төлөөд түүнтэй унтаж болно. Талыг нь одоо өгөөд талыг нь дараа нь өг. Би чам руу гэрийн хаягаа явуулъя. Би ганцаараа амьдардаг. Түүний аав нь байхгүй гэж бичээд Морган өөрийнхөө бага охин буюу 7 сартай хүүхдийнхээ 3 зургийг нэгэн эрэгтэй рүү явуулсан байсан. Тэгээ мэдээж Морган өөрөө аль эсвэл хэн нэгэн түүний нэрийг нь ашиглаад 7 сартай охиныг нь $400 зарах гэж оролдож байгаа нь энэ чатнаас нь бол тодорхой харагдаж байгаа. За ингээд энэхүү мэдээллийг Snapchat-аас хүлээж авсан хүүхэд хамгааллын газрынхан FBI-хантай холбогдсон энэ талаар мэдээлснээр FBI-хан ч мөрдлөгөө эхлүүлж 11-р сарын 11-нд Морганыг олж уулзан түүнээс байцаалт авсан байдаг. Байцаалтын үеэр Морганд тэрхүү чат болон чатан дээр өөрийнх нь 7 сартай охины зураг байгааг мөрдөгчөд түүнд үзүүлээд энэ талаар юу мэдэх вэ? Чи энэ бүхнийг хийсэн үү? Хүүхдээ зарж мөнгө олохоор оролцсон уу гэж асуусан чинь Морган бол үүнийг нэрс эсэргүүцээд би юу гэж ийм юм хийх юм бэ? Би яаж өөрийнхөө хүүхдэд ингэж хандаж чадна гэж та нар бодвоо? Би уцаа солиод удаагүй байгаа. Хуучин уцаа зарцсан. Уцаа зарсны дараахан миний Snapchat хаяг хакердуулаад би одоо Snapchat руугаа өөрөө орч чадахгүй байгаа. Хэдэн 7 хоногийн өмнө ямар ч зураггүй хуурамч нэртэй хаягнаас нэг эрэгтэй над руу Facebook-оор холбогдоод яагаад өөрийг нь Facebook дээр блог хийцэн бэ гэд асуугаад байсан. Тэр эрэгтэй нэг сони юмараад би чам руу мөнгө явуулсан гэтэл чи намайг Facebook дээр блог хийчлээ гэд утгагүй юм яриад исэн. Гэхдээ би хинээс ч ямар ч мөнгө аваагүй. Тэгээ тэр залуутай хэсэг юм бичилдсэний дараа миний Facebook хүртэл хаагдсан байсан. Дараа нь 10-р сарын 18-нд би Snapchat-аас миний хаяг шинэ утасны дугаартай маань холбогдлоо гэсэн имэйл хүлээж аваад юу блэ гэд гайхаад Snapchat-ийн пассвортыг солих гэсэн бас л болоогүй. Уг нь имэйл хаяг маань Snapchat-ийн хаягтай маань холбоотой байгаа хэрнээ болохгүй байсан. Дээрээс нь би утсаа сольсон ч дугаараа бол солиогүй. Дараа нь 10-р сарын 31-нд би Snapchat-аас онлайнаар бэлгийн мөлжлөг үйлдэхээр оролцсон гэх шалтгаанаар миний Snapchat хаяг хаагдсан гэх ийм имэйл хүлээж авсан.
Би юу болоод байгааг тухайн үед ойлгоогүй. Тэгээ 11-р сарын 2-нд бас 3-нд өөрийнхөө хаягийг буцааж нээх гээд Snapchat руу имэйл өчээд олон аргаар оролцсон боловч мөн л бүтээгүй. Энэ гэхдээ миний анхны удаа Facebook-ээ эсвэл Snapchat-аа алдж байгаа хэрэг биш. Өмнө нь хэн нэгэн миний хаягуудыг дандаа хакертдаг байсан. Би бараг 4-5 удаа Facebook дээр ч тэр Snapchat дээр ч тэр шинэ хаяг нээсэн. Хэн нэгэн л миний нэрийг байрч миний хаягаар хүмүүсийг хуурч мөнгө олох гэж оролцсон байх. Би бол энэ бүхэнд огт холбоо хамааралгүй хэмээн мөрдөгчдөд ярьсан байдаг. За яг энэ үед мөрдөгчдөд Морганыг энэ бүхний ард байсан гэхээр ямар ч баттай нотлох баримт байгаагүй. Тиймээс байцаалт авсныхаа дараа Морганыг суллаж явуулаад өөрсдөө мөрдлөгөө үргэлжлүүлсэн байдаг. Гэтэл үүнээс ердөө 10 хоногийн дараа Морган өөрөө хүүхэд хамгааллын газар дээр явж жоод хүүхэд хамгааллын ажилтнуудад FBI-ийн мөрдөгчдөд худал мэдүүлэг өгсөн талаараа ярьдаг. Түүний тэр уцаа солиод шинэ утас авсан, хуучин уцаа зарсан энтер нь бол бүгдээрээ худлаа. Зүгээр мөрдөгчд өөрийг нь гүтгэж хийгээгүй хэргийг нь өрүүлэх гээд байгаа юм шиг санагдахаар найсандаа худал мэдүүлэг өгсөн хэмээн тэдэнд ярьсан. За яг яагаад гэнэт хүүхэд хамгааллын газар дээр очиод ийм юм ярьсныг нь бол мэдэхгүй. Магадгүй тэрээр хүүхдүүдийнхээ асран хамгаалах эрхийг дахиад алдаж магадгүй хэмээн айд сандарсандаа хийсэн үйлдэл нь байсан байх хэмээн мөрдөгчд үүнийг таамаглалт юм байлээ. Мэдээж түүнийг ийм зүйл ярьчаад явсныхан дараа хүүхэд хамгааллын газраас энэхүү хэргийг хариуцжсэн FBI-ийн мөрдөгчдтэй холбогдсон Морган өөрсдөд нь яг юу ярьчаад явсан талаар бүгдийг нь мөрдөгчдөд хэлдэг. За ингээ мөрдөгчд мөрдлөгөө үргэлжлүүлсээр удалгүй Морганы утсыг нь болон Snapchat хаягийг нь шалгаж үзэх зөвшөөрөл гаргуулж аваад шалгаад үзсэн. Гэтэл 10 дугаар сарын 18, 26, 31, 11-р сарын 1 гээд Морганы нөгөө Snapchat-а хакертуулчаад хаяг руугаа орж чадаагүй гэд байгаа эдгээр өдрүүдэд Морган яг өөрөө хаяг руугаа нэвтрээд орсон гэдг нь бол ил болдог. Мөрдөгчд тухайн үед Морганы хаягаар нь ороод хүмүүс рүү чат бичижсэн этгээдийн IP хаягийг нь шалгаад үзтэл Морганы өөрийнх нь гэрийн хаяг гарч ирсэн байгаа. Тэгээ болоогүй утсан дээрээс нь хүртэл яг өөрийнхөө утсыг ашиглаад Snapchat руугаа тухайн өдрүүдэд нэвтэрч орсон гэдг нь тодорхой харагдчихсэн. Цаашлаад нөгөө 7 сартай хүүхдээ $400 зарна гэсэн тухайн чатыг бичиж авах үед хүртэл IP хаяг нь Морганы өөрийнх нь гэрийн хаягийг заагаад тухайн үед өөрийнх нь хаяг руу зөвхөн Морган л утсаараа нэвтэрч орж исэн байгаа. Тэгэхээр Морган өөрөө 7 сартай охиноо ашиглан $400 олохын тулд ийм зүйлс хийдээд хүүхдээ зарах гэж сууж исэн байна. За үүнээс гадна мөрдөгчд Морганы Snapchat хаягнаас нүүр 7000 гаруй чатыг сэргээж авсан байдаг. Эдгээр чатууд нь болохоор дандаа 10 дугаар сарын 29-өөс 11-р сарын 1-ний хооронд бичигдсэн ийм чатууд. Ер нь бол Морган энэхүү 3 өдрийн хугацаанд таньж мэдэхгүй эрэгтэй хүмүүс рүү найзын хүсэлт явуулаад тэгээд тэдгээр хүмүүс рүү бүгдэн рүү нь миний нүцгэн зургийг $30-аар худалдаж авах уу, хүүхдүүдтэй памперс худалдаж авах гэсэн хэмээн чат бичсэн байсан ба түүний энэ чат бичсэн хүмүүсийн зарим нь болохоор түүнийг найзаасаа хасаад блок хийсэн байсан бол зарим нь бүр зүгээр туслах гээд түүн рүү хүүхдтэй сүү аваарэ гэж мөнгө явуулсан. Харин зарим хэсэг нь бол үнэхээр сонирхоод за зургийг чи харъя, зургаа явуулчих гэх мэт ийм зүйлсүүдийг бичсэн байдаг. Үүнээс гадна 11-р сарын 1-нд Морган машиндаа сууж байгаа селфигээ бас орон дээрээ сууж байгаа хэд хэдэн зураг аваад өөр эрэгтэйчүүд рүү явуулсан ба Морган өөрөө бол тухайн үед хаягаа би хакертуулсан байсан. Өөр хүн миний хаягаар орсон байсан гэж яриад байгаа. За үнэхээр л тийм байсан бол хаягаар нь орсон байсан тухайн хүн Морганы яг тэр өдрөө авахулсан зургуудыг нь олж аваад ингээд өөр хүмүүс рүү явуулаад байж авах боломжгүй. За энд өөр нэг зүйлийг нэмж хэлэхэд Морган ингээ хүмүүс рүү чат бичээд хүүхдтэй сүү авах гэсэн юм аа, памперс авах гэсэн юм аа гэд ийм юм яриад байгаа штэ. Гэтэл яг үнэндээ мөрдөгчд түүний EBT картыг нь шалгаад үтсэн чинь картын дотор нь бол мөнгө байсан. EBT карт гэдэг нь болохоор хүнсний талон гэдэгтэй бол ерөн төстэй. Яг л хүнсний талон шиг хүнсний зүйлс авч болдог. Гэхдээ арх юм уу тамхи худалдаж авах боломжгүй. Тэгээ хүнсний дэлгүүрт ороод яг энгийн картаа уншуулж байгаа юм шиг тэр картаа уншуулад хүнсний зүйлсүүд худалдаж авах боломжтой. Ер нь бол тэрхүү картанд нь сар болгон улсаас тодорхой хэмжээний мөнгө орж ирдэг. Мэдээж Морган яагаад ийм халамжийн үйлчлэгээ авч байгаа гэдг нь тодорхой. Тэрээр 7 хүүхэдтэй ганц бие ээж. Дээрэс нь мөрдөгчд сүүлд Морганы гэртэн нэгжлэг хийж явах үед хүүхдэд хэрэгцээтэй хүүхдийн памперс, хувцас, тоглоом гээд эд зүйлс бол гэрт нь байж исэн байгаа. Тэгэхээр Морган мөнгө олох гээд ийм аимшигтай аргууд хэрэгжилж ийсэн нь зүгээр ч нэг хүүхдийнхээ сүүг авах гээд, хүүхдүүдтэй хоол хүнс авах гээд, эсвэл хүүхдтэй памперс авах гээд аргаа бараад исэн ийм явдал бол бас л биш болж таарч байгаа.
Түүнийг энэ мөнгөөрөө яг мансууруулах бодис худалдаж авах гэж байсан гэх нотлохоо байхгүй. Гэхдээ түүний мансууруулах бодисны хэрэглээг нь харах юм бол бас л үгүйсгэхэд хэцүү зүйл болж таарч байгаа юм. За ингээ 2025 оны 7 дугаар сарын 8-нд мөрдөгчөд Морганыг барьж аван бага насны нэлх хүүхдийн биеийг нь зарж бэлгийн мүлчлэг үйлдгээр завцсан гэх хэргийн с жигтнэр баривчлан хорьсон байдаг. Энэ үед бол хүүхэд хамгааллын газраас Морганы хүүхдүүдийг нь айл хэдийн аваа явцсан. Морган хүүхдүүдийн асран хамгаалах эрхийг нь дахиад алдсан байсан үе. Ер нь бол Морганыг мөрдөгчөд хилцээр авч очоод түүнээс мэдүүлэг авснаас 2-7 хоногийн дараа хүүхэд хамгааллын газраас хүүхдүүдийг нь түүнээс тусгаарлаад аваад явцсан байлээ. Түүнийг баригдан хоригдсны дараа шүүхээс түүний барьцаа төлбөрөө төлөөд шүүх хурлаа хүртэл суллагдаж болох мөнгөнд өнгөн $100,000 хэмээн тогтоосон. Түүний шүүх хурал нь энэ сарын сүүлээр болох төлөвтэй байгаа юм байна. Хэрвээ Морганыг шүүхээс гин буруутай хэмээн тогтоох юм бол тэрээр ойролцоогоор 30 жилийн хойрох ял авах магадлалтай. Дээрээс нь Морган $100,000 барьцаа төлбөрөө төлөөд шүүх хурлаа хүртэл суллагдах боломжгүй тул одоогийн байдлаар шоронд хоригдонгоо шүүх хурлаа хүлээж байгаа. За ер нь бол мөрдөгчдийн үзэж байгаагаар Морган яг 7 сартаа охиноо ашиглан бэлгийн мүлжлөгт оруулах гэж ийсэн биш. Магадгүй нөгөө хүнээсээ $200 төрүүлж аваад хаягийг нь блок хийгээд нэг юм онлайн заллан маягийн зүйл хийх гэж оролдож исэн ч байх магадлалтай. Гэхдээ энэ нь бол баттай биш. Эсвэргээрээ тэрээр үнэхээр дотроо ямар нэгэн аимшигтай зүйл төлөвлөөд явж исэн эсхийг нь хинч үгүйсэхгүй. Хэрвээ Snapchat-ийн систем нь түүний энэхүү аимшигтай чатуудыг тэр дор нь илрүүлж хаягийг нь хаагаагүй байсан бол цааш нь юу ч болох байсан юм билээ бид мэдэхгүй. Ямар ч байсан тэрээр өөрийн бяцхан охиныхон 3-3 зургийг танихгүй эрхтээ рүү явуулан $400 охиноо худалдах гэж оролцсон гэдэг нь бол үнэн. Тэгээд зорилго нь ямар ч байлаа гэсэн тэрээр зөвхөн шийтгэлээ мэдээж авах л ёстой. За тэгээ энэхүү эрхтэй холбоотой олон нийтэд ил болсон мэдээллүүд гэвэл нэг иймэрхүү байна. Та бүхэн маань бас энэ хэргийн талаар юу гэж бодож байна? Өөрийн хувийн бодлоо доор сэтгэл хэсэгт үлдээж бусадтайгаа мөн хуваалцаарай. Өнөөдрийн та бүхэндээ ярьж өгөхөөр бэлдсэн бичлэг маань энэ түрээ дуусж байна. Миний оруулдаг бичлэгнүүд таалагддаг бол лайка дараарай, subscribe дараарай. Хажууд нь байгаа хонхон дээр дарах юм бол намайг шинжлэх хийх болгонд та бүхэнд мэдээлэл очих болно шүү. Ингээд дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай.